Сайн байцгаана уу. Натур мэд уламжлалт нойрны сэргэн засах төвөөс эргэлтэн явуулдаг Эрүүл бай подкастын тоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр Натур мэд уламжлалт сэргэн засах нойрны төвийн дотор зүрх судасны эмч Баттөмөр эмч маань хүрэлцээрж оролцсон байна. За танд өдрийн мэнд хүргэе. Одоо өглөө өдөр оройн мэнд гэдээ хүргэчихэж байгаа шүү дээ. Подкастын маань бол YouTube-аар хүмүүс бол хизээч ямар цаг сонсох боломжтой байгаа. За өнөөдөр бид хоёрын сонгож авсан сэдв гэх юм бол их сонирхолтой. За монголчуудын маань уламжлалт эдээ ундаа болох одоо айраг тэгээ дээрээс нь саам гэдэг сайхан сэдвээр ярина. Саам айргийг хэрэглэхэд учир бий гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Бас энэ айраг гэдэг сэдвээр бас ярихсан чи та ер нь нэлээд судалж мэдсэн учраас бас гоё ярих гэж бодсон баг тий. За тийм би болохоор өөрөө нөгөө нэг адуу малд ойрхон. Тэгээд энэ айраг ахуйдтай ойрхон өссөн хүнийхээ хувьд бол тэгээд дээрэс нь одоо шинжлэх ухаанд ойрхон байдаг. Тэгээд эмч хүнийхээ хувьд бол бас энд шинжлэх ухааны юм ололт юм үнэлгээ өгөөл ингээл ахуйдаа хэрэглээл тэгэл одоо нийтийн хэрэглэгийг бас ажиглал ингээл явж идэг ийм хүн л байхгүй. За тэгэхээр би одоо өнөөдөр яах вэ гэхээр одоо гадаа ингээд ногоо хэмзлээд одоо шинэ ногоо хэмзэлсэн одоо зуны сайхан өдрүүд одоо бидэнд хаяанд ирсэн байна шүү дээ. За тэгэхээр одоо энэ зүүн ингээд цагт болохоор ингээд монголчуудын маань одоо уламжилт тундаа тий саам айрыг бол илбэгшдэг. За энийгээ дагаад одоо хүмүүсийн маань одоо хэрэглээ бас одоо өндөрсдөг байж байгаа. За тэгэхээр одоо саам айргны тал дээр одоо яг үндсэн суур ойлголтуудыг бас одоо танин мэдэх хүн одоо тийм мэдээллийг өгье гэсэн бодолтой орж ирж байгаа байхгүй. За тэгвэл ингээд зөв хооллолт энтергээд хоёуланд нь бас одоо нэг зөв бодогдчихээн. Тэгээ зөв хоол дотроос өнөөдөр саам айрыг те ер нь ашиг тустай тал юу вэ те. Энэ монголчууд бол нэлээд хэрэгэлдэг. Би бол миний сонсч байсан ашиг тустай тал гэдэг юм бол ер нь бол ингээд гоё одоо үгтэй эрүүл мэндийн талаас ажигсан махынтай хэрэглээд хүмүүс одоо бас нэг ходоод эзэстэй монголчуудын одоо нэг эрүүл мэндийн асуудал байдаг. Харин айргийг хэрэглэх үед одоо юу гэдэг тэрийг орлдог гэдэг ч юм уу. Тиймэрхүү талаас би ер нь жоохон өнгөцгөл мэдлэгтэй байна. Тэгвэл ер нь айргийн одоо ашиг тустай тал ер нь юу вэ? Тэр талаар нь та гоё хэлж. За тэр талаар бол нэлээд ярих одоо өргөн одоо тийм агуулмжтай юм сэтгүүлтэй айраг гэдэг бол дэлхийн нийтээр ингээ галбаачлагдаад одоо хүн төрлөختөн одоо нэг тийм гадны соёл руу одоо хошуурах маягтай юм байгаад байна л да. Тэгээд одоо уламжилт ахуйгоосаа нэлээд одоо салж хүн дээрээд байдаг. За тэгэн гутал нөгөө хөдөө байдаг хэд маань одоо зах зээл рүү одоо айраг саам одоо сүү цагаа идэгээ борлуулах байдлаар ингээд зах зээл рүү хандах гад ийм хандлагатай болцсон байгаад байдаг. За тэгэн гутал одоо хэрэглэгчид маань хамгийн гол нь тэрийг зөв таньж одоо зөв мэдэрч хэрэглэхгүй уламжилт одоо мэдрэмж чадвараа одоо өдрөөс өдөрт алдаад байгаад л хамаг хүчээр байгаа. Би тэрэн дээр нь л одоо таны мэдэх хүн хамгийн чухал мэдээллүүдийн өөрийнхөө боломжоор л өгье гэж бодож байгаа байхгүй. За тэгэхээр айраг гэдэг эдээ маань бол одоо манай эртний өмнөх гэж ярина штэ. Манай эртний өмнөх 2000 жилийн тэртээс одоо улбаатай гэсэн одоо ийм түүхэн сурвалжтай юмнууд байдаг. За бүр ингээ наашнтад даваад ирэхээр 13 дугаар зуун одоо Чингис хааны одоо их хааны одоо эдээ ундаа их хааны одоо төр төсний хүндэтгэлтэй ундаа гэдээ ороод ирнэ. За тэгээд дахиад жоохон наашлуулах гээд үзэх юм бол одоо Марко Поло аялагч маань аян замын тэмдэглэл номонд Монгол айраг Монгол нутгийн талаар нэлээд одоо тод тэмдэглэж үлдээсэн одоо юм байх жишээтэй 1200-аас 1300 оны хооронд амьдарч байсан хүн маань ингэж тэмдэглэж үлдээсэн байгаад байгаа байхгүй. За тэгэхээр одоо бүр ингээ нааш ингээд татаад ингээ аваад ирэхлээр за айраг маань бол одоо биологийн био найрлага талаасаа бол одоо маш нарийн нийлмэл одоо бүтцтэй маш олон орц найрлага бүтцтэй ийм одоо биохими өвөрмөц суспенз байгаа юм. За тэгэхээр энэ суспензыг бол одоо шинжлэх ухааны маш олон салбар шинжлэх ухааны эрдэмтэд маш олон талаас нь орж ирж ингээд судалсан. За тэгээд цааш судлах байх. Одоогийн байдлаар бол за миний мэдж байгаагаар одоо бараг 60-70 хүний диссертацийн ажил болсон байх жишээтэй. За тэгэхээр бүр тэр дотор нь одоо бүр цөмийн бицгийн эрдэмтэн хүртэл цөмийн хордлого тайлах боломжтой гэдэг диссертацийн ажил бичээд цөмийн одоо зэрийг хамгаалсан байх жишээтэй. За тэгээ газар нутаг талаас нь энэ одоо бүс нутгийн онцлог одоо юу байна гэдэг талаас нь судалсан ч хүн байж ах жишээтэй. За тэгээд эмч хүмүүс бол яг одоо хоол боловсруулах эрхтний системийн талаас нь энэ одоо ямар одоо зохимжтой, ямар зохистой ийм
эдэ ундаа вэ гэдэг талаас нь судалсан байх жишээтэй. За биохимийнхэн, биофизикийнхэн орчин найрлах талаас нь одоо эмийн тогтоогоо судалсан байх жишээтэй ийм байгаад байна. Натурмед сэргээн засах, уламжлалт эмчилгээ, нойргуудлын оншилгоо. Эмчилгээний төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалд байгалийн үзэсгэлэнт газарт Нарсан ойн захад байрладаг. Мөн салбар амбалтоор нь 13 дугаар хорооллын GP Ops-ийн 4-5 давхарт байрладаг. Эмчилгээний тааламжтай орчин, тав тухыг үйлчлүүлэгчдээр мэдрүүлэх, эко, цэвэр бүсэд байрлахаас гадна туршлагатай, мэрэгчсэн эмч, совилогч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хоол зүйч, эмнэлэг зүйн мэрэгчсэн тогооч зэрэг 108 мэрэгчлэнээс бүрдсэн чадварлаг хамт олон ажиллаж байна. Манай төв нь сэргээн засах болон уламжлалт ангаах ухаан, нойргуудлын оншилгоо, эмчилгээний тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тухайлбал түгээмэл тохиолдох, мэдрэл сүлдэл, нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний архаг өрөвсөл, насны шимт хичээл дэмжих, тамир тэнхээ сайжруулах, гэмтэл болон харвалтын дараах чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах эмчилгээ хийдэг. Мөн тархины харвалтын дараах байдал, үе солих, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, үе мөчний өвдөлт, хүзүү нурууны архаг өвдөлт, мэс заслын дараах эмчилгээ, тулгуур эргэтэн, яс, үе, булчин, шөрмөс, холбоосны эмгэг зэрэг өвчнүүдийг эмчилж байна. За айраг гэдэг одоо ерөнхий ойлголтыг одоо хүмүүс яг л нэг айраг гэдгээр нь л ингээ хүлээж аваад одоо Coca-Cola ундаа гэдэг шиг л яг бодоод сэтгэхэд байна. Тэгэхдээ айраг маань бол тийм биш. Одоо Монголын тал нутаг гэдэг шиг үнэхээр одоо ийм өргөн хүрээний сэд болчихж байгаа байхгүй. За тэгэхээр зүгийн бал гэсэн нэг ойлголт байдаг тийм. Ингээд зүгийн бал гэхээр одоо зүгийн бал гэдэг ерөөс нэг ойлголт байдгүй шүү. Одоо ямар цэцгийн балыг тэр зүгийг хурааж ирсэн. Тэрүүгээр одоо зүгийн бал янз бүрийн төрөл өнгөтэй байдаг жишээтэй. Орц найрлагатай, эмчилгээний чанартай байдаг жишээтэй. Одоо Монголын айл нутаг, айл бүс нутагт байгаагаасаа. За тэгээд тэр айрагны одоо Монгол 4 цагийн улиралтай. Тэгэхээр одоо 4 цагийн улирлын аль улиралтанд байгаагаасаа. За тэгээд гол ус, тэгээд хангаа нуруу, одоо алтаа нуруу, хинтийн нуруу гэдэг одоо говь тал хээр гэдэг яг айл одоо бүс нутагт байгаагаасаа энэ нөгөө айрагны шинж чанар маань ингээд өөр онцлогтой байх жишээтэй. За тэрийг ингээд газар нутгийн одоо малчид маань боловсруулдаг арга технологийн ч өөр байх жишээтэй. Тэр нь болохоор цагуур нөгөө нутгийн одоо ургамал онцлогондоо ингээд тохируулж тэр айргийг одоо аль улиралд нь гүүгээ барих уу? Одоо зөвхөн намар одоо гүүгээ барьдаг. Тэгэхгүй бол бус улиралд нь айрыг хийж чаддгүй аймаг сум байгаад байдаг. Тэр нугасаа нөгөө өвслийн ургамлын онцлогоосоо болоод айрыг болдгоо. За тэгэхэд одоо булганы сайхан одоо хангаа нуруу дагсан орхон голын сав газрын одоо айрыг бол Монгол улстай одоо алдартай тий. Тэгээд тэр бол нарийн ширхэглэг одоо өвсдөө одоо тэр талын одоо айрыг бол одоо илүү нийтлэг хэрэглээнд одоо гардаг гэх юм уу да тий. За тэгсэн чинь бас нэг үг байж байгаа тий. Ингээд говийн айрыг юм тосон хүрээтэй, хангаа айрыг усан хүрээтэй ингээ аяганд хийхэр одоо нэг тийм үг шүү дээ. За тэгэн гол одоо говийн айрыг маань одоо илүү одоо тийм хүчлэлэг одоо архаг хууч өвчнийг хурдан сэдрээдэг байхад хангаа айраг маань бол одоо архаг хууч өвчнг нь нэг сэдрээх нь бага. За тэгээд одоо хүмүүсийн нийтлэг хэрэглээнд маш одоо тохиромжтой тийм байж ах жишээтэй юм өдөр байж байгаа байхгүй. За тэгээд энэ бүхнийг бол бүгднгийн нөгөө судлаач эрдэмтэд ороод бүгдийн судалгааны ажил болгоод ингээд судалсан. За ийм байж байгаа. Айрагны одоо эмд чанаранд нөгөө уушгины одоо архаг өвчин одоо сүрээд илдэхгүй байх үеийн одоо сүрийг одоо эмчилжсэн одоо ийм түүхэн баримт бичгүүд сүрийг эмчилжсэн одоо бүр айргаар эмчилдэг сүрээгийн эмнэлэг хүртэл одоо байсан. Дайн байлдааны үед тэр одоо таргун тахал сүрээ одоо энэ тахалт нэрэгдэж явах үед хүртэл энэ айргаар одоо давж гарч исэн ийм түүхэн баримт бичгүүд тэмдэглэгд үлдсэн баримтаар байж идэг ийм байгаад байгаа. За тэгэхээр айрагны одоо эмт чанар бол одоо асар өндрөө. Одоо жишээлбэл ингээ айргийг ингээ хүмүүсээс их хөвчлээ одоо ингээ нэг жоохон уухгүй байх нэг шалтгаан байна. Түрүүн та бас нөгөө нэг хэлсэнчлээ ахаг хууч өвчнөд бол ер нь айр хэрэглээ тийм ээ. Ясмасаа хугалж исэн бол тийм ээ. Тэргээл яриад байгаа байхгүй. Тэгэхээр бас ашигтай тал нь их вэ шүү тий. Тийм, ер нь бол ингээ айргаа харин би хамгийн гол нь хэлээд байгаа нь айргийг одоо айл цаг үйлрэлтний ямар төрлийн айргийг айл нутгийн айргийг сонгож хийзээ яаж сонгож хэрэглэх вэ гэдэг тал дээр нь би таны мэдхүүн мэдээлэл өгнө гэж хэлээд байгаа. Тийм болохоор тэр талаас хамгийн сайн бодолцож анхаарах хэрэгтэй байгаа юм. За тэгэхээр ерөөсөө энэ юу вэ л да хангаах ухаан одоо
биологийн одоо хамгийн одоо нэг тохиромжтой тохиромжгүй гэдэг нэг өөх тосны солилцооны асуудал байгаа юм л да. За энэ дээр болохоор хансан тос, ханаагүй тос гэсэн нэг хоёр том ойлголт байгаа байхгүй. За тэгэхээр хансан тос гэдэг маань бол нэг амьтны гаралтай. За тэгээд тэр өөх тос маань бол хүний биед жоохон шингэц муутай. За тэгээд одоо судасны ханыг одоо өөхлүүлдэг ч гэдэм юм. Хүнийг одоо илүүдэлжинд оруулдаг, одоо илүүдлөөх ашиггүй одоо байх тэр тал руугаа жоохон дийлдэг гэж үздэг. За тэгвэл нөгөө адуу маань өөрөө халуун чанарын амьтан. За тэгээ адууны мах, адууны одоо сүү, саам, одоо айраг эднэр бол бүгдээрээ нөгөө ханаагүй тосыг дагуулждаг. За ханаагүй тос гэдэг бол одоо хүний биед маш таатай тийм одоо зохимжтой ийм өөх тос байгаад идэг. За тэгэхээр энэ ханаагүй тос гэдэг маань бол энгийн ойлголтоор л юу гэж ойлгох вэ гэхээр ерөөсөө нэг зөөлн хатууга иддэг гэдэг үг байдаг шүү дээ. За нөгөө хансан тос биед хураагдаад нөгөө судасны одоо ханыг өөхчүүлээд одоо ингээд судасны урсгалыг ингээ боогоод ийм байх юм бол ханаагүй тосоо хэрэглэхээр нөгөө хичин уусгаад урсгаад одоо ингээ цэвэрлээд одоо замын цэвэрлээд явдаг гэхтэй адилхан. За тэгэхээр бол ерөөсөө адуу гэдэг амьтантай ойрхон байхад тэр ханаагүй тостой ойрхон байгаад байгаа. Тэгэхээр адууны сүү сайлаас гарч байгаа тэр саам, айраг бүгд ханаагүй тосны тос агуулждаг. За тэгэхээр тэр ханаагүй тос маань бол маш хурдан одоо гидсний ханаар одоо хоол боловсруулах хэрэгтний одоо ханаар хурдан шимэгдэж хүнд одоо шимт ижилтэй бодсол одоо агуулмж болж одоо хүндээ үлдэх нь шүү дээ. Тийм. За тэгэхээр одоо нөгөө нэг айр, саам, айргийг одоо зохистой хэрэглэхэд учир бие гэдэг тал руугаа одоо ойлонгийн нэлээд орё тий. За тэгэхээр одоо за саам ингээд за тэгвэл нөгөө нэг архаг өвчтэй хүмүүс маань ингээд саамыг хэрэглэж болно шүү дээ. За тэгэн гутал айрыг нь бас ингээд нөгөө өөр бусад хүмүүстэй одоо илүү ашигтай байх тал бас байж болно. За тэгэхээр өдөрөөс яг ингээд системтэйгээр одоо ярья гэхээр айраг гэдэг юмны талаар эхлээд нэг ойлголттой болъё л да. За айраг гэдэг юм одоо яг хаанаас яаж бий болдог, яадаг идэгдвэ гэдэг ингээд бодоод үзэхдээ ийм байж байгаа. За айраг бол одоо Монгол одоо нутгийн одоо 4 улирлын онцлогтой ингээд уялдуулаад ингээд тайлбарлахаар одоо сайлын хугацаанд одоо нэг 4 удаа шинж чанараа өөрчилдөг юм удаа л гэж бодогдож байгаа. 4 удаа. За тэгэхээр за эхний айраг ер нь яаж бүтдэх юм бэ гэж байгаа юм. За эхлээд одоо гүү саагаад гүүний сүү гарна. За тэгээд гүүний сүүг ингээд олон нэг саахтаа ингээд гүүчин юу л да бусад малыг бодвол ерөөсөө ингээд нэг 2 цагийн зайтай ингээд саагаа явчихдаг. Өдөрт маш олон удаа саадаг. Тэгээд маш хурдан одоо сүүгээ одоо боловсруулж сайлаа өгөх боломжтой ийм мал байхгүй. Тэгэхээр одоо нөгөө гүүг чи ингээ ойрхон ингээ саагаад идэг. За тэгээд өвс бэлчээр сайтай газар бол бүр тэрнээс ч ойрхон одоо 30 минут нэг цагийн зайтай одоо гараад гүүгээ саах боломжтой байхгүй. За тэгээд ингээ гүүг ингээ олон удаа ингээ олон давтамжтай ингээ саагаад байхаараа яах вэ гэхээр тэр өдрийн одоо саамыг бүгднгийн ингээ нэг ийм савнд ингээ хураад цуглуулж байгаа. За ингээд өглөөнөөс ингээ орой нар жаргаад одоо адуу 50 тавтал тэр гүүг ингээд саамлаад ингээ саахад тэр саамын ингээ савнд ингээ шүүгээ тураах нь шүү дээ. За ингээд бол тэр савнд сүүн хүчлийн эсэлгээд эсэл явагддаг. Сүүн хүчлийн эсэлгээд эсэл явагддаг. За тэгвэл тэр сүүн хүчлийн эсэл ингээд явагдаад ингэж янгуутал айргийн маань үндсэн хөрөнгө гэдээ байж байгаа. За тэр үндсэн хөрөнгөтэйгээ орой ингээд гүү малаа тавьчаад ингээд нар жаргахаар нөгөө үндсэн хөрөнгөтэйгээ нөгөө сүүн хүчлийн эсэл явагдсан саамыг хөрсөн саамыг одоо хөрөнгөтэйгээ яг холж байгаа. За тэр бол айрыг хийх одоо үндсэн технологи явна тэнд. За тэгээд тэр технологиор ингээд тэр сүүн хүчил явагдсан одоо саамыг хөрөнгөжүүлээд одоо бүлж эхэлнэ. За ингээд бүлж эхлэх тэр явцаас эхлээл одоо айраг гэдэг одоо нэршил дуудагдаж эхэлнэ дээ. Тийм. За тэгэхээр бүлж байгаа айргийг бол одоо бас тэр архаг хууч өвчтөө айраг ухаар сэдрээд идэг хүмүүс нь яг тэр сүүн хүчлийн эслээс спирт эсэл рүү одоо бүлт явуулаад тэнд одоо шинжэнгөө одоо хөхүүрэн дуулж хонно шүү дээ. Эсэл явагдана.
За тэгэхээр тэнд микрополарт эсэл гэж явагддаг. За тэгэхээр тэр яг сүүн хүчлээс спирт эсэлтэй яг холиод одоо бүлж байгаа тэр хэсгээс нь аваад бас ууж болно. Тэр архив хууч өвчтэй хүмүүс. Тэгвэл зохимжтой. Тэгвэл асуудалгүй юм тий. Тэгвэл асуудалгүй. За тэгээд нөгөө айраг маань одоо нэг 3000 бүлж байгаа юм л да ойролцоогоор. Тэгээ 3000 одоо ингээ сайхан бүлээд хүүхдүүд ээлжлээд бүлэн, ах トゥ өнөр ээлжлээд бүлэн тэр чи их гоё юм байдаг шүү дээ. Тэгээ айрага бүлнэ гээд. За ингээ айрага бүлээд ингээд зогсооч. За тэгэн гудал ингээ шүнжэнгөө хүрэнд ингээ шуугууж исэж хоноод за өглөө айрага дээжлээд ингээ дээжилсэн айраг гэж одоо тэр болж байгаа байхгүй. За тэгээ дээжилсэн шинэ айргийг бол одоо уухад эрүүл мэндэд одоо маш юм зохимжтой байгаа. За тэгээд ингээ явж исэн чинь бас нэг юм ойлголт гараад ирнэ. Одоо ингээд манай найз нар ингээд над руу уцтаад гэдэг байхгүй. Найзаа ингээд айраг худалдаа тавьчихлаа. За. Тэгсэн чинь ингээд дээр нэг ус тунаад ах юм аа энэ устаа айраг авчлаа. Ус холцсон. Тэгээ ус холцсон айраг авчлаа. Би урд нь нэг айраг авсан чи 3 өдөр уухад ямар ч юм тунж мунах юм байхгүй ингээд ууцсан гэж ингэж ярьдаг байхгүй. За тэгэхээр тэр юу гэж нэ гэхээр сүүн эсэл явагдаад дараа нь спирт эсэл явагдаж байгаа ш. Тэгээ микрополарт эсэл явагдаж байгаа. Тэгэхээр энэ микрополарт эсэл маань бол одоо нэг 72 цаг үргэлжилдэг байхгүй. Ингээ газтай ундаа шиг бужигнаад идэг. За яг тэр газтай ундаа шиг бужигнж байгаа үед нь гэртээ авч ирээд уусан хүн бол 3 өдөр тэр айрыг нь тэр тунах мунах асуудал байхгүй. Хизээч ингээд савлаад тийм ингээд айрыг нь амьд байна. Айрыг нь амьд байна. Тэнд нөгөө микрополарт одоо ашигтай бактери одоо пробиотик гэдэг хүмүүс яриад идэв шүү дээ сүүлийн. За тэр төрлийн эсэл явагдаж байгаа байхгүй. Тэр төрлийн эсэл бол нэг 72 цаг л явдаг. Тэгэхээр тэр төрлийн эсэл явагдаж байгаа үед ингээд авчирсан айрыг бол ингээд газтай ундаа шиг хамраар сингнээд л одоо жигтэйхэн гой. Тэгээд тунж мунахгүй ингээд тэр хүндээ их таатай байх нь шүү дээ. Авсан хүндээ тий. Тэгсэн чинь 72 цаг өнгөрөөчин гутал нөгөө айрыг нь ох уургаараа ингээд сална. Шууд салаад ингээд тунж эхэлдэг. За ингээд тунарцсан үед нь хүмүүс юу гэдгүү гэхээр өө түрүүнд нэг нөхрөөс айрыг авсан сайхан байсан. Энэ удаа энэ нөхөр хуулих нөгөө устаа айрыг өгчлөө надад гэж ярьдаг. За тэгэхээр энэ дээр бол нөгөө айргаа зөв таньж зөв ойлголттой байгаа ч л гэж байгаа. Тэгэхээр тэр 72 цагийн дараа эсэл ингээд гүйцээд ингээд зогссон айрыг дүлий цагаан гэж. Дүлий цагаан. Одоо тэнд бол микрополарт эсэл явагдахгүй. За айрыг одоо мөн чанараа болцсон, амтаа болцсон. Тэгээд нөгөө эпир альдгээд бүлэг буюу одоо тэр яг амт чанараа шинж чанараа болцсон. Ингээд одоо байж байгаа. Тэгээд энд эсэл явагдахгүй байгаа болохоор ингээд ох уург микрополараараа ингээд давхарга үүсгээд ингээд тунчиж байгаа. За ингээд тунцсан юм бол яг нөгөө нэг судалгааны ажил хийхэд бүр таатай болж эхэлдэг. Тийм ээ. Охиноос нь шинжилгээ авч үзэж болно. Тэгээд ингээд тэр уураг доор тунсан микрополарт орчингоос нь авч болно шүү дээ. За энэ тэгээд айргаа нөгөө хөдөлгөж самарч байгаад угаараа гэж байгаа юм. Тэгэхээр энийг бол зах зээлд нийлүүлж байгаа хүмүүс ч гэсэн хүндээ тайлбарлаад өгчдөг. Авч байгаа хүн ч гэсэн энэ талаар ойлголттой байх хэрэгтэй байхгүй. За энэ хөдөө одоо яг нөгөө хөхүүрэндээ одоо сүүн хүчлийн эсэл, спирт эсэл нь микрополарт эсэлгээ 3 эсэл нь явагдаад одоо над дээр одоо дүлий цагаан болоод ирж байгаа юм байна. За эсвэл одоо яг нөгөө микрополарт эсэл нь одоо явагдаж байгаа газтай ундаа шиг байж байхдаа над дээр ирж байгаа юм байна ч гэдэм үү. Тэр ойлголттой одоо болох ёстой. Тий хүмүүс тэгээд одоо айрыг над дээр хамт нь л зөв байх ёстой байхгүй. За нэг ийм ойлголт өгдөө. За тэрнээс гадна одоо нөгөө улирлын чанартай айрыг маань би нэг 4 удаа шинж чанараа өөрчилдөг гэж хэлсэн. За тэгэхээр анх одоо 5 сарын одоо 15-наас 7 сарын 15 хүртэл одоо шинэ ногоо гарч яхад нялх ногооны айрыг бол одоо өтгөн нэлээд тийм өтгөн шар тостой гардаг. Шар тостой гардаг. За тэгээд 7 сарын 15-наас за 9 сарын 15 хүртэл одоо яг идэр одоо яг өндөр одоо хүчээ автсан одоо тэр өвсний айрыг гарна. За тэр өвсний айрыг маань бол одоо ингээд борооны үйлрэл бас дайрдаг те нэлээ усрахаг бороотой ингээд нэлээ ургамал маань одоо нэлээд чигшил өндөртэй юм байж байгаа үеих. Тэгэхээр яг тэр нөгөө нялх өвсний айргийг бодвол арай шин чанар нь бас өөр байдаг. За тос нь ч гэсэн өөр байдаг. Одоо нэг тийм цагаан шаргал тос хөвж эхэлдэг. За тэгжэл 9 сарын 15-наас за ингээд цаг одоо намар сайхан урт намар болох юм бол бүр 11 сар хүртэл гүүгээ барьж байгаа шин. Тэгээ 11 сар хүртэл гүүгээ барихад тэр цагаан өвсний айрыг гэж.
одоо өвс шарлж шүү дээ. Ганц чинь. Тэгэхээр цагаан өвсний айраг гэж гардаг. За энэ цагаан өвсний айраг бол нэлээд спиртлик чанар нь өндөртэй. Тэгэн гутлаа унжаага тос нь бол тийм хөх тос ундаг байх жишээтэй. За тэгээд тэрнээс хойшх нь бол одоо нөгөө 72 цаг байтхаа зогсолт явагдсан, намар хураацсан, одоо нөгөө дүлий цагаан болцсон. Одоо энэ айргаа одоо өвөл нөөцөлж хурааж байгаа шүү дээ. Тэгээд энэ айраг маань одоо цагаан сараар худалдаанд гардаг. За тэгээд цагаан сараар одоо манай монголчууд бүгд л Монгол ёс гээл одоо мэдсэн мэдээгүй бүгд нэгээ дагаад айраг гэдэл гүйчдэг. За тэгэн гутал нөгөө л нэг тундаг асуудал ч яригадаад эхэлдэг. Тийм устаа усхөө их тунлаа баг тунлаа гэж яригадаад идэг. Тэгэхээр намар оройны цагаан өвсний айрыг одоо дарж хураасан хүний айрыг бол мэдээж одоо шингэн одоо их цэхэр нь ихтэй уургалаг нь одоо арай бага байх энэ одоо тодорхой. За тэгэхээр одоо хашир одоо хүмүүс бол бүр дээр ногоо өвсний айрагнасаа одоо маш зөв технологиор хурааж агаад намрын цагаан өвснийхээ айрагтай холиод хэрэгэлдэг бас байгаа байхгүй. Тэгжээж одоо яг зөв айрыг бас болдог тал бий. Тийм. Гэх мэтлэн. За ингээ айргийн тал дээр бол нэг иймэрхүү ойлголтууд байна. За саам байна. За тэгэхээр саамыг бол одоо хүмүүс ямар үед хэрэглэх вэ гэж байна. Тэгэхээр саам бол одоо ерөөсөө анх уугтал тэрийг хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоо хүлээж авахгүй гуд гүйлгэж гэдэг. За тэр гуд гүйлгдгээс нь болоод саамнаас айгаад идэх байхгүй. Тэгэхээр тэр саамыг гуд гүйлгэхгүй тулд нөгөө хоол боловсруулах замд дасгах хэрэгтэй. За хамгийн гол нь. Тэгэл дасгачихна. Тэгээ дасгачих юм бол саамыг ёстой нөгөө нэг боломжийнхаа хэрээр л ууг гэмээр байгаа байхгүй. Асуудалгүй юм. Асуудалгүй. За тэгэхээр нөгөө халуунаар нь уул сайн. Тийм. Халуунаар нь ууж болно. За тэрийг одоо хоол байгаа хүнд бас өвчтөй зовлонтой хүн тээвэрлж болно. За тээвэрлэхэд бас учир байгаа. За ингээд нэг юм дундуур хийчээд ингээд цалгуулад ингээд явах юм бол тэр саамны бүтцэнд өөрчлөлт орчдөг байхгүй. Тэгэхээр энийг халигтал дүүргээд модон одоо ийм эсвэл ийм одоо нэр жинж гэх юм одоо хүний эрүүл мэндэд тусдаа савнд хийгээд ингээд халигтал дүүргээд ингээд ямар цалгаагүй болгоод хагалцдаг. Тэгээд зөөгөө хэрэгжилчих юм бол асуудал. Яг айргны үндсэн одоо иймд шимт чанар алдахгүйгээр хүн хэрэглэх боломжтой байхгүй. Тийм. За тэгээд энэ эмчч одоо юу яриад байгаа ингээд шууд боловсруулаагүй одоо түүхээс уу гэдэг ингэж зарим хүн бодож иж магадгүй. Тэгвэл одоо бүрцэлөөз гэсэн нэг ойлголт байдаг. За бүрцэлөөз бол аюултай олон үеийн гэмтэл одоо үүсгдэг. Зоонозын шалтгаантай одоо хүнд дамждаг одоо ийм түүхээс үний түүхээс үний өвчин багхгүй. За тэгэхээр адуу маань өөрөө халуун чанартай. Тэгэхээр адуунд бол одоо жинхэнэ Монгол адуунд бол бүрцлөөзтэй үүсэх магадлал одоо маш бага. Бүрцлөөзээ дамжихгүй гэсэн нэг тиймэрхүү судалгаа бас байдаг. Тийм. Тэгтэл бас одоо нөгөө айлууд маань хурдан мөртэй болох гэж нэгэд нөгөө англи араб будион энэ цус хайцсан эрли задуутай одоо голцоо болоод байгаа. За тэгтэл энэ адуу маань өөрийнх нь одоо үндсэн байгалийн дархлаа тий. За тэгээ дээрэс нь байгальд дасан зохицож одоо шимт одоо ургамлаа олж идэх чадвар нь ямар вэ тий. Тэгэхээр бас тэр бүрчлөөс гэдэг нь бас бодвочтал юм болчихж байгаа. Тий. Билээ өвс идэж байж байгаа шүү. Тий. Одоо хуучин одоо яг сайхан Монгол адуутай. Тэгэхээр одоо саама хэрглэж эхлэхдээ айлынхаа адууг бас харах нь шүү. Сайхан Монгол адуутай. За тэгээд тэр сайхан Монгол адуу тэр зилэн дээр байгаа адуун дотроос одоо хамгийн сайхан тарга дэвэрхтэй хүний нүдэнд туссан тэр хөнгө зүстэй байгаа тэр адууг гүүг сонгоод тэр гүүг өмчилж аваад тэрний саамыг одоо саах болгонд нь одоо модоо аяг одоо мөнгө аяганда тосоод уух юм бол одоо эхийн сүрний найрлагатай их төстэй ойролцоо. Тийм болохоор хүнд бол одоо маш одоо ээлтэй ундаа гэж явдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр саамаар одоо өөрийгөө имжлээ, дэнхрүүлээ, тэр нь саам имжлэхэнд орё гэж бодож байгаа бол нэлээд одоо ажиллаа зохицуулсан байдалтай. Тэгээ хоолны нарийн дэглэмтэй. Тэгээд одоо тухайн очиж байгаа айлынхаа одоо ах амьдралд нь бас тусдаа нэмэртэй. Тэгээд хүний ажил бүтэл өөрийнх нь ажил бүтэн. Тэгээд одоо хамгийн сайхан
өөрт таалагдсан гүүгээ одоо сонгож аваад тэгээд тэрийг одоо саахтна одоо адуу малын үргээчгүй нэг одоо зөв хувцлаа зөв Монгол төрхтэй хувцлаад одоо тэгээд очоод тэр саамыг хүртэх юм бол одоо хаанаас ч орлуулж болохооргүй тийм тансаг одоо эрүүл мэндэд тусдаа ийм хэдэ бол саам байгаа. Тэгвэл одоо шийдвэл би саамын имчилгээ хийя гэж бодлоо. Надад ямар асуудал байвал тэрүүгээр одоо идэх боломжтой вэ? Саамаар бол одоо тэр архаг хууч өвчтэй хүмүүс тэрийг хэрэглэж болно. За бас ер нь чадалтын хэд оройтойд байна. Ер нь бол витамин, амин, дэм ер нь надад одоо эрдэс минерал юм л хэрэгтэй гэж бодож ил байгаа хүн бол тэр айрыг саамыг хэрэглэж яхад ерөөсө тэрэнд бол тийм өвчтэй хүн орно. Тийм нь болохгүй гэсэн юм бол ерөөсөө байхгүй юу? Байхгүй. Сааманд бол ерөөсөө бүх одоо өвчний үед бүх хүмүүс бүх насныханд тохиромжтой. Ялах нэраа одоо бүгдэд тохиромжтой. Айрган дээр бол харин одоо саяны хилдэг нөгөө үйлдвэрлэлтэн тохироос аль үйлдвэрлэлийн айрыг вэ гэдгээ бодолцсон. За би айрыг уух нь одоо зөв үү буруу юу гэдгээ бодолцсон. Яг тэр одоо нөгөө сүүн хүчлийн эсэл, спиртийн эсэл, микрополорт эслээ гүйцэтсэн айрыг бол хүн одоо өөрийнхөө бие организм тохируулж л хэрэглэнэ. Одоо нөгөө нэг ийм бас асуулт байна л да энэ чинь. Савлгааны одоо айрыг саамууд их зарагдаж байна тий. Одоо ингээд яг нэг тийм модон юмд бол хийж хүнд зарахгүй шүү дээ. Ингээд одоо шийдвэл нэг юм ховнцар нэг сүүний савнд бол саамууд харагдаж байлаа. Одоо нэг юм лаацтай нэг юм хөнгөн цагаан юунд бол айргууд бас харагдаж байлаа. Бүр ингээд одоо энэ ундааны пепсиний сав энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тий. Тэрнтэй адилхан савлаад хийцэн айргнууд ч дэлгүүрүүдээр энэ харагдаж байлаа. Одоо бол нэлээд юм одоо дурын дэлгүүр рүү ороход айрг байдаг болцсон байлаа шүү. За тэгэхээр нөгөө нэг зах зээлээ дагаад тэгээд одоо айргны маань үнэлгээ бас өндөр болцсон тийм ээ. Одоо өнөөдрийн байдлаар литрийн айрыг нэг 10,000-аас 15,000-ын хооронд байгаа юм уу да. Тийм. За тэгэхээр нөгөөх нь бол яг энд чанар одоо хүн тусдаа тэгээд олон хүний хөдөлмөр шингэсэн гэдэг утгаар нь тэгээд натурал гэдэг утгаар нь ингээд бодоод үзэхээр одоо пив архитаа ингээд үнийг ингээд дүүцүүлээд үзэхээр бас зөв очих хэвээр үнэн дээр очсон юм шиг байгаа. Зарим хүн одоо монголчуудынхаа одоо амжиргааг ингээд бодоод ингээд үзэхдээ бас арай өндөр ч юм уу ч гэж бас бодогдмоор ийм үнийн хувьд юм байдаг. За тэгэхээр одоо нэг зах зээлийнхаа одоо ингээд чөлөөт өрсөлдөөнөөр одоо нэг сайн тал нь одоо хүмүүс одоо аль болох эрүүл юмыг хүнд хэрэглэгчдэд одоо нийлүүлэх тийм хүсэл сонирхолтой болцсон байна. Эрүүл. За тэгэхээр одоо өөрсдийнхөө тэр сүүсүм айрга бэлдэж байгаа тэр одоо ахуй орчиндөө одоо анхаардаг болсон байна. За зарим нь одоо цагаан хормогч хувцас өмсөөд одоо гар хөлөөгээд одоо эрүүл ахуйдлаас одоо маш зэгцтэй болж эхэлж байна те. За тэгээд тэр саяны хэлдэг нөгөө сав савлага баглааны тал дээр бол одоо яавал эрүүл байх. За яавал одоо хүний анхаарал яавал одоо ингээд энэ ариг нэг дор суугаад уугаад дуусчихгүй ингээд дахин олон давтамжтай ингээд уухт нь тусдаа байхаар болохгүй ч гэдэм ингээд янз бүрээр ингээд боддог. Тэгээд нөгөө айргны савлгаан дээр ингээд яриад явах тэр нөгөө нэг давхаргаараа тундаг асуудал байгаад идэг. За одоо ингээд нэг юм тунгалаг савнд хийгээд лангуун дээр давждаг. За тэгээ нөгөөх нь одоо угсаал тунна. За ингээд тунчглаар одоо тэр чинь нөгөө өдрөл хоногоор ингээд тэр тунцс нь бол өөр л явах юм л да. Тийм. Одоо энэний тунцс нь их байна. Энэнийх нь бага байна. Гэт ийм асуудлаас гарна. Тийм. Тэгэхээр одоо тэр чинь одоо энэ голын хайрыг нэг өөр нөгөө эднийх нь голоос арай хол нэг хамар даваад байдаг бол тэднийх нь одоо арай өөрчлөгдөв юм ингээд байж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь тэр айргны чинь нэг савлгаан дээр бас нэг ийм зөрчилтэй асуудал байгаад байд. Тэгэхээр нөгөө нэг тунгалаг биш савнд савлаад ингээд байдаг бас нэг ийм тал байна. Тийм. За тэгээд айрганд бол би сая нөгөө хэлсэн биохимийн хувьд бол одоо маш нарийн нийлмэл одоо ийм тогтолцоотой биохими одоо маш нарийн нийлмэл суспензэ гэж би түрүүнд анхандаа хэлсэн тий. Тэгэхээр тийм талаас бол айрг маань
буруу хадгалаад буруу тээвэрлчих юм бол ерөөсөө айр хүнд одоо тусдаа биш эргээд хор болчихдог. Ерөөсөө тэр нөгөө айрагтай газар бол ингээд айл айлын айраг өөр. Айл айлын айрагны амт өөр байдаг байхгүй юу? За тэгэхээр амт нь өөр байгаа. Тэр хүнийг ингээд дурлуулаад татаад байгаа юм нь юу вэ гэхээр нөгөө айлдгээд эпир гээд одоо нөгөө чихэр одоо хүнсний бүтээгдэхүүнд амт үнэр оруулдаг кетон бүлэг, карбон бүлэг юм байдаг байхгүй. За тэгээ биохимийнхаа үед ингээд аваад зөвхөн карбон бүлэгтэй. Тэгэн гутал нарны хитягаан туяаны тусгал ороод ирэхээр нөгөө карбон нь кетон бий болоод хувирчдаг. За тэгэхээр хүнд одоо юм биш хор болдог. Тэгэхээр маш хурдан хордлого өгнө. За тэгэхээр айргийг бол ерөөсөө хэрэглэхдээ ямар сав баглаанд байна. Тэгээд энийг зөв тээвэрлсэн байна уу, буруу тээвэрлсэн байна уу, зөв хадгалж байна уу, буруу хадгалж байна уу гэдэг дээр одоо хүн бас мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм. Айрыг бол ер нь ингээд жоохон задгаа салхитай. Тэгээ ам нь ийм задгаа. За ийм тэгээд нар үзэхгүй сэрүүн байгаад их юм бол ер нь их зүгээр байгаад. Яг нөгөө нэг анхны айрыг болтлоо, дүлий цагаан болтлоо бол тэрийг чинь хөөхөн тордсон шүү дээ. Ингээл хүүхчиг тордоод ингээ нар дагуулаад ээгээд ингээд яг өөртөө тохирсон гарац өгөөд тэгээд тэрийг айр гэж хөгжүүлээд бий болгоод авчих. За тэгээд бий болоод ингээд нэгэнт дүлий цагаан болцсон айргийг бол дараагийнх нь алхам болвол ерөөсөө зүг хатгалах. Жохон задгаа. Тэгээ жоохон сэрүүн байлгах чинь ингээ жоохон ингээ газар малтж байгаа ингээ жоохон доош ингээ суулгачаар газараас мөөгөнцөрдөд мөөгөнцөрчих гээд бас нэг тийм хөгсөрчих гээд байдаг. Битүү хөгцөхөд байдаг. Ийм тал. Тэгээд тэрийг бол одоо нөгөө хадгалах технологи. Зарим хүмүүс ингээ хөлдөөчдөг гэж ярьдаг юм л. За яг айргийг бол угсаа өвлийн цагт бол ерөнхийдөө хөлдөөчдөг. Нэмдийлэнхтэй л хөлдөөчдөг. Тийм. Тэгээ одоо манай ингээд энэ хөдөөгөр яваад ингээ харж байхад одоо айргны одоо зах зээл рүү нийлүүлж байгаа сав том сав одоо савн дээр л анхаармаар байгаа. Хамгийн гарын ая даадаг, тээвэр даадаг гэд нөгөө химийн зориулттай нэг цэнхэр бошгонуудыг ашиглаж. Тэр их юм түгээмэл гэдэг чинь. Тэр бол түгээмэл байгаа. Тэр нь бол яг бат бүхий хувьд одоо хөдөөнийхэнд маань одоо нүүдэлч амьдралтай малчтын маань хувьд бол одоо хамгийн зохимжтой сав байгаад байгаа байхгүй. Гэтэл эрүүл ахуй талаасаа бол бас зохимжгүй байгаад идэв. Маш олон жил одоо айрыг бараг 10 гаруй жил ингээ айрыг хийцэн савыг зүгээр одоо айрыг ингээ гадаа наранд ингээд тавьчихад нэг дотор нь шохоо шиг юм бүрзөөсөн цагаан юм байгаа байхгүй. Тэрийг ингээд аваад ингээд үзэхээр тэр бол айрыг цагаа идэдээ ямар ч холбоогүй бүр хими тийм орцсон одоо шохооч гэх юм уу тийм. Болцсон байт юм шүү. Тийм болцсон тийм байж идэг. Тэгэхээр тэр савнууд бол бас тийм эрүүл ахуйд бол тийм таатаа биш хэлж байгаа. Тийм. За тэгээд айрыг одоо хийх технологи нь бас хамгийн чухал. Хамгийн чухал. За одоо ингээд яг монголчуудын уламжилт баяр гээ наадам гэдэг. За тэгээд одоо монгол нутагч одоо угаасаа сүүлийн жилүүдэд энэ бэлчээрийн доройтолд ороод байгаа шүү дээ. За тэгээд ингээд бэлчээрийн доройтолд ингээд орж байгаатай холбоотой мал тэнхрэхгүй. За тэгж байгаа дээрээс яг наадамтаа ингээд нилээн дөхүүлээд наадам руу нилээн шахуу болоод ингээд нэг юм гарын айдаахаар болоод ингээд сайн сүндээ ингээд бүгд шамддаг. За тэгээ баяр ёслоо нэг орлого мөнгөө нэмэгдүүлэх гээд нөгөө хэд чи ингээд айргаа хийгээд одоо хурдан гаргадаг. За ингэж гаргахлаараа нөгөө уламжилт аргаар хийдэг айргны одоо эсхэл технологиг алдчихдаг. Тэгэхээр маш хурдан аргаар одоо бараа шиг эсгэж байгаа юм шиг гэх юм уу да. Тийм хурдан түргэн эсгэх аргаар хурдан эсгээд тэгээд зах зээл рүү гаргадаг. Тэгээ зах зээл рүү гаргахаар тэрийг хэрэгэлсэн хэрэглэгчд маань яах вэ гэхээр айрыг чинь хүн дурлаад байх тийм сайхан эд биш вэ гэж болдог. Жигшчдэг. Тийм байгаад байгаа байхгүй. За тэгтэл айрыг маань яг уламжилт технологиор эсгэж хийх юм бол одоо маш тансаг идэв байхгүй. Маш тансаг идэв. За жишээ нь одоо би уламжилт одоо айрыг эсгэдэг технологи гэдэгт одоо юу орох вэ гэж. Зөв ганц нэг юм дурддаг л да тийм. Ганц нэг юм ингээд дурдахад үхрийн ширээр хийсэн хөхөр болвол яг одоо айргны одоо хамгийн тансаг тохиромжтой сав. Тэрийг одоо яг эсгэж байгаа хөрөнгө гэж байна шүү дээ. Хөрөнгө. Одоо нэг тараг бүрхэд нэг сүүнд нэг халбаг тараг хийгээд тэгээ йогурт гаргах уу зүгээр илгэн тараг гаргах уу гэдэг чинь хөрөнгөнөөс л болдог үстэй. Яг тэрнтэй чи адилхан одоо айргийг тансаг ямар айрыг гаргах вэ гэж. Зөв хөрөнгөтэй зөв айрыг болвол нэг сарын пин даадаг шүү дээ.
100-ны халуунд. 100-ны халуунд сарын пинда. Буруу айраг бол нэг хоноод буруу дэшиг л явдаг байхгүй. Буруу хөрөнгөтэй айраг. За тэгэхээр тэр сарын пиндаадаг тэр одоо хүнд одоо ээлтэй тэр тансаг амттай хүнийг бүр дурлуулад шүнтүүлээд байгаа тэр нөгөө альдгээд эпирийн одоо жинхэнэ агуулмжтай тэр айраг яаж хийдэг вэ гэдэг. Тэгэхээр одоо Монголын уламжлалт технологид бол одоо ангир уурга амлаад одоо эндсэн хурганы ходоодны ферментээр тэр хөрөнгийг бий болгож ирсэн байна. За бүр 5 жил туглаад одоо энэ өвлийн ичэндээ хэрэгэлсэн хөгшин үнэний одоо ходоодны ферментээр тэр хөрөнгийг бий болгодог. За тэрэнд нь тэгээд эмийн одоо тусгай одоо үндэс ургамал за мод зарим нэгэн ийм модны одоо холтос зоргодос навч за тэгээд ямааны сүү за тэгээд хатар сайтай жороо морч гэдэг юм уу тэгээд ямааны тулмч гэдэг юм ийм сонин технологиуд орж иж тэр нарийн айрагны хөрөнгө юм биш үү хөрөнгө гардаг. За тэгээд тэр хөрөнгийг энэ жилийн айраг дууслаа дараагийн жилийн одоо айрагыг хийхэд тэр хөрөнгийг яаж хадгалж үлдэх вэ гэдэг одоо бас маш нарийн технологи байсан байна. Тэгэхээр тэр нөгөө хөхүүрэндээ одоо зунжингаа намаржингаа айраг хийж бүлсэн хөхүүрэндээ одоо тэр хөрөнгөө авч үлддэг арга байсан байна. Тэгээ хөхүүрэнд ингээ сайхан өөрөө идүүлээд амбарт хатаачдаг. Тэгээ тэрийгээ одоо саам сүгээр дэвтээгээд дараа жилийн айргийг бэлдэх хөрөнгөө гаргаж явдаг. За эсвэл одоо Монгол эсхийг сайхан олон давхарж ширээд тэрүүгээр бүлүүр хийцэн байжгаад тэр бүлүүрээ одоо хатаагаад зөв хатаацсан. Тэгээд тэрийгээ дэвтээгээд дахиад хөрөнгөө гаргаад авчдаг ч гэдэг юм уу те. За эсвэл одоо саяны тэр нарийн орц технологиудыг тэр чинь маш нарийн технологитой. Нарийн тийм ээ. Хүн хийж чадахгүй. Тэр айраг гаргадаг, тэр айрагтай нутагт айрагны хөрөнгө гаргадаг ерөөсөө цөөхөн л хүн байдаг байхгүй. За тэгэл тэр айлаас нэг зөв хөрөнгө гарсан байхад тэр хөрөнгө ингээ аривжчаар нь тэрнээс нь аривжуулаад айл бүхэн тастаал тэгэл айл бүхний айраг хөрөндөө өөр ингэсэн чаягаар л одоо хөгждөг. Ер нь одоо ингээд хараад байхад зах зээл рүүгээ нэлийн түлхүү ороод наадам хүртэл бол ер нь айрагны тэр сайн чанар, сайхан чанар бол ер нь ховор юм уу л гэж бодож байгаа. За наадамнаас хойшоо болоод ирэхээр жинхэнэ одоо хөрөнгө засах, жинхэнэ уламжлалт технологиор, нарийн технологиор одоо хөрөнгө гаргаж тэр хөрөнгөнд харивжиж тэр гол усаар тарж жинхэнэ наадмын дараа жинхэнэ айраг одоо уламжлалт технологиороо төлөвшөж гэнэ үл гэж бодож байгаа. Тий. Бас их учиртай юм. Их учиртай яваад байгаа байхгүй. За хоёулынх нь цагт өгчлөө. За. Тэгээд төгсгөл нь бас таны бас яриаггүй ч юм уу одоо монголчуудаа үзэгч сонсогч нартай бас ингэж гоё яриагны талаар бас ингэж гоё ярих одоо саамны талаар ярих зүйл үлдсэн бол та хэлж өгөөд хоёулаа подкастаа өндөрлөе гэж бодчих тий. За. Тэгэхээр бол юу вэ? Одоо зах зээл дэм өндөр үнэлгээтэй болцсноос нь болоод буруу гарын айраг их байшгүй л гэж хэлэх гээд байгаа. За тий. Тэгэхээр буруу гарын айраг гэдэгтээ юу орж ийнэ гэхээр одоо зөв уламжлалт аргаар одоо хийгдсэн айргаа буруу хадгалаад буруу тээвэрлжтэл одоо нөгөө альдгээд эпирийн бүлэг маань кетон бүлэг болоод одоо хүнд хортой нэгдэлүүлээд хувирчих нэ. За энэ ингээ байж болохгүй асуудал. За тэгэн гутал одоо би бүр одоо нүдээр харж исэн. Ингээ хотын захад нэг цөөхөө хідэнгүй үйчихсэн. Тэгэн гутлаа нөгөө нөхөр нэг Excel машин унж тавхиад энэ одоо бүх Улаанбаатартайгаа захууд дээр айраг зарж байгаа хүмүүсийн орой зарагдахгүй үлдсэн айрагныхын шавхрыг маш хямдхан үнээр худалдаж авч ирээд тэг өөрийнхөө хэдхэн гүний одоо саама тийш нь хийж бүлээд маргааш өглөө зах зээл дээр айраг нэртэй гаргачлаа. Тэгэхээр тэр бол өдөржингөө тэр нөгөө химийн савнда за дахиад дээрээс нь ингээ наранда дахиад дээрээс нь хүн хүний шавх руу орчихсон эрүүл мэндийн одоо шаардлага хангахгүй ийм одоо шавх руу болсон айргийг одоо цуглуулж ирээд хотын захад нэг зөөхөн хэдэн гүү уйчихсан тэрнийхээ саам сүг тэрүүгээр аривжуулаад маргааш өглөө нөгөөхийг зах зээл дээр айраг нэртэй нийлүүлж идэг одоо ийм хүнтэй би таарсан. Тэнд бол ямар ч сэтгэл байхгүй тэр хүнд ямар ч тийм нэг эрүүл ахуйн ойлголт логик байхгүй. Ер нь өөрөө зөв буруу юм хийж байгаач бараг ойлгож мэдчихэж байгаа ч юм уу мэдэхгүй ч байгаа юм уу. Тийм одоо үйлдэл хийгээ явж байгаа.
нөгөө боловсрол хүний бас нэг боловсролын төвшин ингээс болдог л байх л да тий. Тэгээ тим юм хийгээ явж байгаа хүнтэй бас таарч лээсэн тий. За бас нэг одоо хөдөөнөөс ингэ явж байгаа машин тэрэг эвдрээд одоо нэг айрыг одоо хатуурсан. Тэгээд тэр хатуурсан айрыг одоо наран шарлаг одоо айр одоо ясмасны одоо бороолт энтрийг задлахсан тийм сонирхолтой хүмүүс байдаг. Тийм хүмүүс нь хэрэглэх юм болов уу гэх хямдхан зарчигээ зар тавьчих нэг нөхөр авъя. Тэгээд ааваачд өгсөн чинь нөгөө нөхөр чинь нэг юм нэгдүгээр хорооллын арын жалган дотор нэг баахан хөгс ав тавьчихсан нэг нөхөртөд давхад очдөг. Тэгсэн чинь нөгөөх нь за энэ сав руу юулчих. Нөгөө сав руу ингээ юулах гээд ингэсэн чинь битүү хар ялаа, ногоо ялаа. Хүүж наачи өстө юу айрыг хийх мөө ялаа биш зүгээр хийчих. Тэгээ нөгөө сав руу ингээ хийсэн чинь ингээд бараг ийм зузаан ингээ дөрөв хуруу гэрт ингээ ялаа ингээд хөвж байгаа байхгүй тэр айргэн дээр нь. Тэгэн гот шүүлтүрээр ганцхан нөгөө ялаануудын шүүгээ шидчихэж байгаа. Тэгээ таглалчихж байгаа байхгүй. Годо чи тэгэд энэ айрыг яг юу хийх гэж чинь яах чинь гэдэг ингэсэн чинь аа чи өвөл чулуу болгоно гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингэдэг байх нь шүү дээ. Тэр хатуурцсан айрыг чи ингээ сайхан ингээ тэр өтгөн одоо ногоо үүсний өтгөн айрыг чи ингээ хадгалаад арчаад тэгээ өвөл болохоор одоо тэр уус мус одоо копины сүм элдв төрлийн юмар арвижуулаад тэгээ тэрийг айргны үнээр амт оруулаад ингээл айрг гэл зарчдаг байх нь шүү дээ. Тэгэхэд тэр одоо тэр их олон ялааны одоо би тийм юм бас нүдээр яг харж лээсэн. Бүр гайхаад. За тэгээ монголчууд сэрэмжтэй байхгүй сэрэмжтэй байхгүй бол одоо зах зээл дээр одоо мөнгө хөөгөөд одоо янз бүрийн юм байшгүй. Тэгээ хөдөөнийхэн маань бол одоо муу юм нийлүүлчих юм, муу юм өгчий гэж юу нь бол бодохгүй. За тэд нар маань өөрсдөө энэ одоо нар үзэхээрээ юу болж хөөрдөг гэдгийг мэдэхгүй л байгаа байхгүй хамгийн гол нь. Мэдэхгүй. За энэ химийн орц найрлагатаа сав гэж яриад байгаа юмыг энэ хим гэж юу юм баг тэрийг бас мэдэхгүй хөдөөнийхэн байж л байгаа шүү дээ. Тий. Хим гэж юу юм бэ гэдгийг мэдэхгүй хүмүүс байж л байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бас буруу өхөөсөө илүү хэрэглэгчид маань өөрсдөө энэ лүү жоохон ингээд анхаарад зөв газраасаа, зөв айлаасаа, зөв цагт нь өөртөө тохирсон зөв юмаа зөв аваад хэрэглээд сурчаал гэж байна. Тий. Тэгэхээр энийг жоохон ингээд унш дэлгэрүүлээд унш тэгээ тогтоо томоотой зөв айлд очоод үз тэгэл үзье гэж байгаа. За баярлалаа. Үнэтэй гоё. Одоо эрүүл мэндэд тустай мэдээллийг өглөө. За нэгэн дайрыг ярьсан чи одоо Далай ламын хэлснээр тий нөгөө архиа багууж айргаа тааваар уцгаая гэдэг одоо энэ сайхан үрээ гараал дуусах та. Яриагаа дуусгая да тий. За тэгээд сонсогч танд баярлалаа. Тэгээд хэрэгтэй мэдээллийг түгээсэн гэж найдаж байна. Та тэгээд бас эрүүл мэндийн подкастаа хамтдаа subscribe дарж бас мэдээж хэрэг лайк дарж үлдээгээрэй. Тэгээд асуух асуулт байх юм бол комент секцээр үлдээгээрэй. Итгэлээр баталгаажсан чанар натур мэд. Дараагийн дугаар уулзцгаая. Түр баяртай.